Ургуулсан өвхөө гэдэг сэдвээр 3 минутын хугацаанд текст уншина. Энэ өгнөл бүгд орсон байна хэвээр. Таны текст банк, өргөгч, нийгэм, тулс, чулуу, өрөөсгөл, ус, биелэг, хардал, самбар гэсэн. Цаг явуулаа. Баярлалаа. Энэ дахиад уулзч байгаадаа. Чинийх 7 байна. Минийх 7 хүн байна гэж харамсдаг шиг. Уухгүй ургуулах уу гэдэг сэдв ахны тэр хоёуланд нь эзэлжээ. Миний зүрхний минь банкнаас мөнгө гардаг юм аа. Миний зүрхний минь банкнаас нийгмийг өөрчлөх сэтгэл гардаг. Сэтгэлд минь ус биш, зас биш суур гэдгийг. Сэтгэлдээ би бусдаас дандаа сайхан үгийн бэлгийг авахыг дэндүү хүсдэг юм аа. Хаяа намайг ихнэр минь харддаг. Харддаг дэндүү цүү гэдгийг би мэддэг. Гэхдээ улсад минь ухах хүн биш, ургуулах сэтгэлгээтэй хүн хэрэгтэй юм байна гэж бодоод бууж өгдөг юм аа. Бурхан өршөөлөө. Ингэхдээ би тууцуяа хүч гисэн эрхчлөөтэй нийгмийн бадарчин хүн би. Самбар дээр би хэн нэгний сайхан үгийг уншихаагүй. Санаанаасаа магадгүй би чулуун шиг үнийг хэлэх гэж төрсөн юм аа. Өнөөдөр хизээж будардаггүй, хизээж хөргөчд ороод хүндэж болдоггүй тэр сайхан үгийг сэтгэлээсээ хэлсэн юм аа. Тэгтээ ажиллаа. Таамрын алгад ашиг дэндүү өрөөсгөл юм аа. Таамрын алгад ашиг дэндүү өрөөсгөл. Алгад ашигтын чин оронд уухай байсан бол уухах биш ургах сэтгэлгээ минь бадрах байжээ. Бадрах байж. Хинэ ухдаг хүнийг биш ургуулдаг хүнийг. Өнөөдөр ухсан нэгнийг хайрладаг нэгнийг биш ургуулах нэгнийг дээдэлдэг нийгэм ирсэн байна. Би боддгийн Тэмүүчин ээжээсээ төрсөн гартаа нүж авахад төрсөн тал нутгийн юу гэж бэлгэцээ. Энэ нутагт баатар төрлөө гэж бэлгэцээ маа. Харин их мэддэг нөхөр нь худлаа штэ. Ээж нь хүндрэлтэй төрөө цустай төрчихгүй юу гэж хэлээгүү. Бүгдээрээ баатар төрсөн гэж хэлдэгсэн. Тэр шиг монголчууд монгол хүндээ итгэдэг итгэл нь өнөөдөр энэ амьдрал дээрээс магадгүй уухах биш ургуулах сэтгэлгээн дээр байх болно. Муугийн утгагүй сайн хэлдэг монголын утгагүй төрхийг нь багцсан ухаантай хүмүүсийн ургах сэтгэлгээ иржээ. Магадгүй удамтай монголын сүртэйгүү уухайн төрлөخтэй ардын хүү амьдрал дунд нийгэм байдгийн ад жаргалын дунд отгоо байдаг юм аа. Ахаад хэрэгвэл бид бүгдээрээ байдаг юм аа. Ухдаг биш ургуулдаг сэтгэлгээ улстай нь хэрэгтэй, ухаантай хүн хэрэгтэй. Ууд урхайд ухаж байчихгүй, ухаанаа ухаж байчин. Уурандаа шавж амьдрахгүй, улсынхаа төлөө зүтгэж амьдрнаа гэдгийг хэлхэн зүг байгаа. Ардын дундаас баатар төрдгийн адун дундаас хүлгэн төрдөг юм аа. Ард олны сэтгэл үргэлж сайнын дэмжээс сэтгэл нь байх юм бол саарах нэгсээр сэтгэл нь ойрхон байх болно. Бидний монголчууд эмтэй байхдаа хүчтэй, тэм тэрэндээ дээсэрчэндээ олон зам байхдаа охтон хүртэл хүчтэй ухахгүй, ургуулна, урагшлаа, ухаана. Баярлалаа.